Энэ дэлхий дээр сая жил амьдсан хүнээс хавгүй илүү оюун ухаантай, хүчин чадалтай, тусгай хүйтэн цустай хүчтнүүдийн нэгэн төлөвлөзөл байжээ. Тэдэнд ганцхан сул тал байсан нь амьтаа бүхний тэтгэгч нар байлаа. Ус гал амьтаа бүхний захидаг атлаа нарны гээлд үнс болон замхадаг эмгэнэлтэй хувь тавилантайгаа Карс эвлэсэнгүй. Карс өөрийн төрөл зүйлийн сул талыг засаж нарыг сул тал биш давуу тал болгохыг хүссэн юм. Энэ л хүсэл чулуун багийн зохион бүтээх үндсийг нь тавьсан юм. Өнөөдөр бид бяцхан хүүгийн өнцгөөс биш нарыг эзэнхийг хүссэн төгс амьд очихын өнцгөөс түүний түүхийг сөхөе. Багандаг хүмүүс буюу Пилемен амар амгалан нэгэн хэмээн амьдж байхад Карс ганцаараа шалгуу үзүүл бодож байв. Бид яагаад танхууд ногдох ёстой гэж? Бид яагаад наднаас явах ёстой гэж? Бид бол энэ дэлхийд орой зогсох ёстой хүмүүс шүү дээ. Энэ л бодол тархины чадамжийг 100% идэвхжүүлдэг чулуун багийг зохиох үндсийг нь тавив. Гэвч багийг бүрэн ажиллуулахад хүний цус багдаж байсан бөгөөд асар их энерги буюу Азиягийн улаан чулууг хэрэгтэй байв. Түүний төрөл нэгтэй хүмүүс нь Карсын энэ амбицаас айж түүнийг аюултай гэж үзэн устгахыг хүртэл олдсон юм. Уг үйлдэлийг нь Карс ойлгосонгүй. Өөрийнх нь саналтай санал нэгдсэн үн чанд AC/DC, залуу цустай Вамо болон бяцхан Сантанатай хамт өөрийн аймаг, өөрийн төрөл зүйлийг бүгдийг нь хүнэв. Энэ бол хосол биш. Энэ бол шинжлэх ухаан болон эволюцийн төлөө хийсэн түүний анхны цусан золиос байлаа. Үүний дараа тэд Азиягийн улаан чулууг айж дараагийн 2000 жилийн турш чулуу болон нойрсон юм. 1938 он Ромын нууц агууд Карс, AC/DC, Вамо нар 2000 жилийн дараа сэрв. Энэ хугацаанд тэдний доод үдж байсан хүмүүс хүн төрлөختөн асар хурдтайгаар хөгжиж дэлхийн шинэ эзэд болсон байлаа. Гэвч Карсын хувьд хүмүүс өдөөл хоол хүнс эсвэл Азиягийн чулуунд хүрэх замд нь саад болох шавжнууд байсан юм. Азиягийн чулууг олохоос өмнө Жозеф Joestar болон César Cipollino тэдэнтэй хамааныг ашиглаж тулдав. Карс хүмүүсийн энэ хүчийг басамжлаагүйч өөрийгөө тэднээс хавь хүчихэ гэдэг бол мэддэг байлаа. Тэд Жозефийн биед үхлийн бүгд суулгаж чулууг хахаар Швейцар руу явлаа. Эхлээд Карсын ант нөхдийг хэрхэн ялагдсан мөн хэд хүчтэй байсныг хацгаая. Багандаг хүмүүс дэлхийдээ сая жил амьдсан бидний ойлголтоос ангид агуу ашуунууд гэдгийг ойлгосон баг. Гэвч тэдний нийгэмд ч гэсэн анги шатлал гэж байсан ба Карс, AC/DC, Вамо гэсэн гурван ахлагчийн хувьд Сантана бол өдөөл туршилтын нохой. Жишээл Карсын зохион бүтээсэн чулуун багийн хүчийг турших бэлтгэлтүүдийн нэг юм байлаа. Тиймээс ч түүнд анх жинхэнэ нэр өгөөгүй ба Карс түүнийг Сантуэнето хэмээн дууддаг байлаа. 1938 он Мексик дэх нацистийн лабораторид Адольф фон Штрохемний цэргүүд чулуузан Сантанаг сэрээснээр айцын алга нэгдэв. Нацистууд өөрсдөө дэлхийн хамгийн өндөр технологитой шинжлэх ухааны дээд зэг гэж амгшиж байсан ч Сантанагийн өмнө тэд сул дорой хүн байсан юм. Сантанагийн тулааны чадвар бол гайхамшиг. Түүний биеийн арга яс ба булчингийн бүтсэн асуудлыг задаж их өгдөг байсан. Сантана агаажуулагчийн ганцхан энчийн заагаар хуйлан гачиж хүний биеийн эсрэг шууд нэвтэн дотоос нэгдэж чаддаг. Бүх амьсгалтай түүний суулцаагууд. Сэрэд хэдхэн минутын дотор нацистуудын буу зэвсэг хэрхэн ажилладаг, тэдний хил яриа ямар бүтцтэйг шууд тархиндаа суулгаж, бууг задлж, буцааж өгсөж байсан гэдэг нь түүний үед хүмүүс бол оюун ухаан зүйл биш, өдөөл буу байсан шавжнууд байсан юм. Энэхүү аюултай монстой бидний сайн мэдэх Jonathan H. Joseph Joestar нүүдэлв. Жозеф өөрийн залжин ухаан, агаажуулагчийн торбоо, байлгын бүтц болон дадны хүч буюу хамооныг ашиглан Сантанатай амь өхлийн тулаан хийв. Сантана Жозефийн хамооныг хараад л шокнд орсон юм. Учир нь 2000 жилийн өмнө тэдний эзэдийн дарангуулалтад ашиглаж байсан эхний хамоон хэрэглэгчдийн техникийг энэ бяцхан хүү эзэмсэн байв. Сантана Жозефийг залхихаар бэрүүн нэвтсэн ч Жозеф өөрийн ямаараа дэнчин тавин Сантанаг дадныг илүү чирэгдэн гарахад хүргэсэн юм. Ингэж надны туяа тусгагч нь Сантанагийн айс шатаж эргэн чулуутсан юм. Сантана хөөгүй. Тэр одоо ч Speedwagon Foundation-ы гүн лабораторид хятяган туяаны прожектын дор амьд чулуу болон хадгалагдаж байгаа. Сантанагийн түүх бидэнд нэг зүйлийг ойлгуулдаг. Тэр бол багандаг хүмүүсийн хамгийн сул дараа нь байсан. Хамгийн сул дараа нацистийн армийг ганцаараа устгаж Жозефийг үхлийн ирмэд аваад чадсан юм. Ингээд бодоход аимшигтай биш үү? Цаана сэрээгүй хүлээж биелсэн гурван ахлагч нь ямар аюултай вэ гэдгийг харуулсан аимшиг тохиол Сантана байсан юм. Одоо гурван ахлагчийн нэг Карсын хамгийн үн чанд галын хэмнэлийг эзэмшигч AC/DC рүү шилжиж. AC/DC бол зөвхөн нэг хүчтэй дайчин биш.
Тэгвэл Кассийн анх чулуун багийг хийж өөрийн төлөв зүйлийн хэсэг босгоход түүнийг хамгийн анхан дэмжсэн цорын ганц найз нь байсан юм. Тэгээд Касстай хамт асар олон зуун жилийг туулж олон зуун тулаад олдсон тул түүний туршлага, тактик болон сэтгэл зүйн даваа тал нь хинтээ чацуулшгүй өндөр байсан юм. Гэвч ACDC-ийг аним түүхэн дэх содон эсрэг дүүдийн нэг болгодог зүйл нь түүний сэтгэл зүйн тактик юм. Жозефтэй хийсэн тулааны үед Жозеф түүний дүүдлийг тааж түүнийг болондуулахад ACDC гинт юу хийсэн гэж. ACDC бол асар том биетэй 2000 настай агуун бурхан атлаа яг жаахан хүүхчийн нүрээ гадаараа таглаад чангаар чалан уйлж гисэн юм. Жозеф ба Сезар хитгэн мөчийн өмнө аюултай байсан дайс нь гинт хоёр нүднээс нөлмөс алсагуулan уйлахад бүрийн шоконд зэвсгээ болгосон юм. Харин ACDC уйлж дуусныхан дараа маш таймдаад нүрээ ачаад энэ бол түүний хачин зам байлаа. Тэгээд сэтгэл хөдлөлөө байж чадахгүй болохдоо сэтгцийн дарамтаа нулимсаа дамжуулан гадагшлуулдаг. Дахиад 100% дахин цэвэрлэж тактикаа шинжилдэг асар ухаалаг сэтгэл зүйч байсан юм. ACDC-ийн Жозефтэй хийсэн тулаан Швейцарын ууланд Азийн улаан чулууны ойролцоо болдог. Жозеф түүний галын хэмнэлийг ухаалгаар хааж ACDC-ийн биеийг хамаанаа устгаж чаддаг. Гэвч ACDC-ийг дутуу унаж болохгүй. Түүний бие үнс болон замхасан ч түүний тарих болон тэмдэглэлүүд нь амьд үлдсэн байв. Тэгээд Жозефийн ногоон цүүдэн мэд наадаж Жозефийн хайтаас огч Сьюзи Күүгийн бие дож бод түүнийг болждаг. ACDC-ийн зорилго Жозефийг алж нийт төрөө бодох биш байв. Түүний цорын ганц зорилго бол Азийн улаан чулууг Кассу шууд ангаар илгээх байлаа. Тэгээд Сьюзи Күүгийн биеийг ашиглан чулууг галт тэргэнд ачуулж чадсан юм. Жозеф ба Сезар нар Сьюзи Күүг алахгүйгээр ACDC-ийг түүний биенээс гаргахын тулд хамааны эсрэг зэнийг зэрэг дамжуулж ACDC-ийн сүүлчийн хэсийг даран чатаж чаддаг. ACDC өхөхийн өмнө нэмсгэлж байсан юм. Учир нь чулуу аль хэдийн газ уу зандаа гачсан байв. ACDC бол өөрийн нийт төр амь хэзэж боддоггүй. Зөвхөн Кассийн замаар Азийн чулууг авч нарыг ялахын төлөө эцсийн хэсэг хөтөл тэмцсэн үн чанд аюултай тактикч байсан юм. Эцэст нь бид баган дах хүмүүсээс фэнүүдийн хамгийн их сэтгэлийг татдаг дайчин хүний хувьд хамгийн хүндэтгмээ дүр болох Вамо дээр иллээ. Вамо бол Касс болон ACDC нарын гарын доор өссөн залуу ахлагч юм. Тэр 2000 жилийн өмнө бяцхан хүү байхдаа Касстай хамт өөрийн төлөв зүйлийг устгалсан юм. Түүний бүх амьдрал тулаан бэлтгэл цусан донд өнгөрсөн тул түүний хувьд амьдралын хамгийн дээд үнц нь бол өдөл дайсны нөтөл байв. Вамогийн тулааны стил бол Mode of Wind буюу салхины эмэл юм. Тэрээр өөрийн биеийг асан ходтой эргүүлж агаарын дайралтыг ашиглан вакуум орчин үүсгэдэг. Түүний хамгийн сүвтэй Visit Cat бол Divine Sandstorm юм. Тэнгэрлэг шорон шураг гэж хэлдэг л да. Энэ техник нь хоёр гараа эсрэг чиглэлд асар ходтой эргүүлж хоёр салхийг нийлүүлэн дайсны хормын дотор мах ястай боцогдөг. Вамогийн тулааны инстинкт маш аюултай бол тэрээр өөрийн сүдэд хэн нэгэн гიშгэхэд тархин ботхоос өмнө биеийн рефлексээр дайран устгадаг. Жозеф Joestar анх тэдэнтэй уулзахдаа Вамогийн ганцхан цохилтонд хүн чахтаж биендээ өхлийн бүг зүйлгсэн билээ. Вамо Жозефийн залжин ухааныг үнэлж нэг сарын дараа бэлтгэлээ хийгээд түгээдэг чамтай дайчин шиг хаалт тололтой хэмээн боломж олгодог. Энэ бол түүний багтаалаг чанар байв. Вамогийн түүхэдний хамгийн агуу хамгийн сэтгэл хөдлөлийн тулаан бол Сезар Ципелигийн эсрэг хийсэн тулаан юм. Швейцарын зочид буудалд Сезар өөрийн эцэг болон өвгийнхөө өшөөг авахар Вамотой ганцаараа тулдаг. Сезарын олон сая гэрлэн бөмбөлгүүд Вамог болондолж нарны гэрлэлийн бөмбөлгөөр Вамог баргаж шатааж устгах. Вамо амьдралдаа анх удаа өхлийн айцыг мэдсэн юм. Гэвч Вамо сүүлийн секундыг ашиглан Сезарын жаахан завсаг хаж Divine Storm Сезарын цэжнийг нэвцэгдэг. Сезар өхлийн шарх авсан ч бууж өгөөгүй. Тэр сүүлчийн хамаанаа Вамогийн уруулан дахь Жозефийн хорыг тайлах бүхий бүгжийг цусны бөмбөлгтэйгөө хамтгийн агаад үлдээдэг. Вамо Сезарын агуу сүнс зоригийг хараад зог тусан зогсдог. Тэр Сезарын цусан бөмбөлгийг устгаж болох байсан ч гэвч тэрээ Сезарыг хүндэтгэн бөмбөлгийг нүлдээгээ явдаг. Үүний дараа Вамо Жозефтэй эртний Ромын стилийн мөнгөн тэрэгний тулаан хийдэг. Тэд хоёул асар том зэвсэг мод ашиглан цусан дунд толдсон юм. Вамо өөрийн нүдийг цохилж зөвхөн агаарын усгалын мэдэн салхины эврийг толдсон ч Жозефийн хамаан агуулсан тосон бөмбөлөг ба ном суманд ялагдаж биеийн үнс болон задаж эхэлдэг. Вамо ялагдсандаа гомдлоогүй. Тэр өөрийг нь ялсан Жозефийг жинхэнэ өсөлтөгчөө гэж хүлээн зөвшөөрч Жозефийг нацистуудын дайралтаас өөрийн сүүлчийн толгоогоор хамгаалдаг.
Вамо үүс болон замхтаа Жозефийн гараас бариад ингэж хэлсэн юм. Да. Жо. Жозеф түүнийг өгөхөд цэргийн ёсоор яслан үнэлсэн юм. Вамо бол Жожиг эсрэг тал байсан ч үзэгчид болон Жожигийн хувьд хамгийн их хүндлэл хүлээсэн дайчны нийт төрийн амьд бэлэгдэл байлаа. Ингэж Швейцарын цас дуулна AC/DC болон Вамоноор баталгаар ялагдсан дараа Кас ганцаараа амьд өлдөв. Ант нөхдөө алдсан түүний дотор ганцаараа л бас улам их уур алдсаж байлаа. Одоо түүний зам цаадуулах ганц зүйл бол Хамон мастер Лиза болон Жозеф Жойстой хоёр байсан юм. Кас Лизатай дөөл хийхэд тохиролцоод Лиза түүний өмнө гаж ирэхэд Кас олон тоглогч хувирмал өгтлүүдийг өөрийнхөө оронд явуулж Лизагийн араас нь санамсгүй байхад нь хутгалав. Кас Лизаг Жозефийн эсрэг бацаа болгож ашигладаг. Хүмүүс үнийг зэмүн арчаагүй гэж хэлдэг. Гэвч Касын үнцгээс харахад 2000 жил хүлээсэн төлөвлөгөөгөө хэдэн хүүхдүүдийн бахархал гэх хоосон үгнээс болсон үүдэлэн гэдэг тэнэглэл байлаа. Жозеф Жойстой Лизаг авахад түүний эсрэг эцсийн дулааны хий. Нар мандат өгөж Касыг цэргүүд бүслэн ав. Над тэднийг ээж Касын бие шатаж эхэллээ. Эцэст нь бүх зүйл дууссан мэт санагдаж бүгд тавшидлаа. Гэвч энэ бол Касын яг хүлээсэн агшин байсан. Кас одоо дэлхий дээр овших ямар ч амьтны ДНХ-г хувиргаж чаддаг. Амьд организмыг үдддэг. Жозефийн хамаанаас 1000 дахин хүчтэй нарны хамааныг ашигладаг болох нь болсон байлаа. Жозеф Жойстад одоо ямар ч боломж байсангүй. Тэг Кастэй дулаалж чадахгүй тул зөвхөн зогтож түүнийг хитрхтэй галтуулж эхлүүллээ. Галтуулын тогоонд Кас Жозефийн гарыг таслан авч түүнийг дуусгахаар нарны хамаанаар дайлт хийж далайв. Гэвч Жозефийн аз таач Касын хамаан Ажигийн чулуунд тусаж галтуулын гүний нэрийг итгэжүүлснээр асар том дэлбэлт үүсв. Галтуулын дэлбэлт асар том чулууг агаач хидэж тэр чулуун дээр байсан Кас дэлхийн агаар мандлаас гарч сансын уудам руу шидэгдэв. Сансад агааргүй бас маш хүйтэн байлаа. Касын бие доцох бүхий л чинээ гадагшлуулж бие хамгаалахын тулд гинт төлдөж эхлэв. Тэр дэлхий рүү буцаж очихыг хүссэн ч сансын уудамд түүний түлхэж өгөх юу ч байсангүй. Кас ингэж өгөхийг хүссэн ч түүний төгс бие түүнийг өгөхгүйсэнгүй. Тэрээр биологийн хувьд мөнхөд амьд үлдсэн ч сэтгэц ба сүнсний хувьд мөнхөд унтасан юм. Сансрын уудамд чулуу болж хөлдөж өө төвсгөр үлдлээ. Эцэст нь Кас бодхоо сэтгэхээ болж мөнхийн шоронд харагдав. Касын дүүх бол байгалийн үеийг сөхийг хүссэн бурхан болохыг эмэлцэн амьтны хамгийн том эмэглэм. Яг л хүн их амьтан болохныг хасаад одоогийн нийгмийг байгуулсан шиг хэдий төгс болсон мэт санагдсан ч давж хүчин зүйл байсаар л байсан юм. Тэр хөөгүй одоо цансад хөвжл яв. Гэвч бодгоор байсан түүний хувьд энэ бол үхлээс жамшигтай шийтгэл байл. Касын дүүх та бүхэнд ямар санагдав? Түүний зан чанар, амбицын талаар коммент хэсэгт бодлоо тагъя. Дараагийн видеогоор уулзцгаая.